Сайн байцгаана уу? Thriller House суугаас мэдчилж байна. Энэ 7 хоногт манай сууг үзэгч та бүхэндээ 2 шинэ кино хүргэж байгаа. 7 хоногийн эхэнд оруулсан бичлэгээрээ Зойрны хаалга хэмээх киног хүргэсэн бол өнөөдөр та бүхэндээ Magpie буюу Шаазгаа хэмээх шинэ сэтгэл зүйн триллер киног хүргэх гэж байна. Уг киноны найруулагчаар Sam Yates ажиллаж, гол дүрүүдэд жүжигчин Daisy Ridley, Shazad Latif, Matilda Lutz нар тогложээ. Анет хэмээх бүсгүй Матильда охиноо тайвшруулж, охиндоо чи чадна хэмээн урам хайрлан киноны дүрийн сонгон шалгаруулалтанд алсын зайнаас амжилттай оруулж, нөхөр Бен нь охиноо тэврэн баярлж байгаагаар кино эхэлнэ. Ийхүү Бен Анет хоёрын том охин Матильда Алисия хэмээх алдартай залуухан жүжигчин бүсгүйтэй цуг кинонд тоглохоор болдог. Тэднийх мөн төрөөд удаагүй хэдэн сартаа хүүтэй айлма. Тэгээд нөхөр Бен нь өнөөх Алисия хэмээх жүжигчний талаар сонирхож, утсаараа түүний талаар хайж үзэх бол Анет маргааш болох нэгэн уулзалтанд бэлдэж ямар хувцс өмсгөө сонгон нөхрөөсөө асуухад Бен түүнийг үл тоомсорлож утсаа ширтэн тэрхүү жүжигчний нууц бичлэг ил болсон талаарх мэдээллийг л шимтэн сонирхох болно. Маргааш нь Бен охиноо дагуулад нөгөө киноны зураг авалт руу явхаар болдог бөгөөд хэдийгээр тэр өдөр эхнэр нь ажлын чухал уулзалттай байсан ч хүүхэд асрагч олоогүй байдаг. Тэгээд Бен Матильдаг дагуулад уулзалтанд явах ёстой байсан эхнэрээ бяцхан хүүтэн цуг хайчхаад яваад өгдөг. Бен баггүй алдар нэртэй зохиолч бөгөөд эхнэрээ өлөө очроодог, эхнэрээ тоодоггүй, санаа тавьдаггүй тийм нэгэн. Бен охинтойгоо цуг киноны зураг авалтын талбайд очих бол Анет бяцхан хүүгээ аваад нөгөө уулзалтанд очихоос өөр аргагүй болдог. Бен зураг авалтын талбайд жүжигчин бүсгүй Алисиятай танилцах бөгөөд Алисия түүний бичсэн номыг уншсан гэж хэлэхэд Бен битүүхэн баярлах болно. Тэгээд Алисия хамт кинонд тоглох Матильда охинтой танилцаж хоёр дотн болохын тулд охинтой төрөл бүрийн зүйлсийн талаар ярилцсан. Харин Анет ресторанд Ричард хэмээх эртний танилтайгаа уулзаж ажлын талаар ярилцдагч хүүхэд нь уйлаад тэрхүү уулзалтыг сөрүүлэх болно. Тэгээд Анет машиндаа суугаад айхтар стресстэж бухимдах ба гэртээ харьяадч тайвширч чадахгүй уур бухимдлаа барих гэж хичээхдээ өрөөнийхөө толийг хагалдаг. Харин Бен зураг авалтын талбайд Алисиагаас зууралдан охиноо харгалзах нэрийдлэр Алисиятай аль болох ойр байх гэж хичээнэ. Бен Матильда хоёрыг гэртээ оройтож ирэхэд Анет охиныхоо зураг авалтын анхны өдрийг тэмдэглэхээр гоёмсог ширээ зассан байдагч Бен охин их ядарсан орой болсон байна. Охиноо унтуулж амраа гэх зэргээр Анеттай хүүтэн хүндий харьцах ба Матильдаг унтсны дараа тэд зураг авалт хэрхэн өнгөрсөн болон Алисия ямар байсан талаар ярилцдаг. Анет нөхрөө орондоо ор би аяг тавга хураач хийж хэлж өрөөрөө нь явуулж хаад гараа гаргаж хэлсэн боловч хин ч идээгүй хоолоо хогийн сав руу шидчихээд нөхрийнхөө ноутбукийг нээгээд үзтэл интернетээс өнөөх Алисиягийн зургуудыг хайж харсан байдаг. Тэгээ маргааш нь Бен Матильдатай хамт зураг авалтын талбай руу явж Анет нялх хүүтэйгээ цуг уйтгартай гэртээ үлдэх болно. Тэр өдөр Алисия Бен Матильда хоёрыг гэртээ урьж хаваачдаг бол Анетийг гэртээ уйтгар давтан сууж байтал Шаазгаа хүчтэй нисчирж цонхыг нь мөргөн үхэх болно. Матильдагийн сэтгэл зүй тайван бус болж хэсэг хугацаанд юу хийж байгаагаа ч мэдэхгүй болдог. Харин нөгөө талд Алисиягийн гэрт тэр гурав хамтдаа зурагт үзэж байгаад Матильда унтаж Алисия Бен хоёр ихэд ойр дотн яриа өрнүүлнэ. Энэ үеэр Бен эхнэрийгээ им уудаг баргал сэтгэл зүйн өвчтөй хүн мэтээр ярьж түүнд маш их хэцүү байдаг тухай ярьж өнөөдөр түүнтэй хамт байхад их сайхан байлаа хэмээн Алисиад хэлнэ. Харин эхнэр нь хүүгийнхээ зогсолтгүй уйлах дууд чимээг төсвөрлөхөө болж стресстэгтэй шууд гэрээсээ гарч холоо гихчин гүүх бөгөөд тайвширсныхаа дараа гэртээ буцаж ордог. Бен Алисиягийн гэрээс явхаас өмнө гуруулаа авахулсан зургаа над руу явуулаач гэж Алисиагаас хүсч түүний утсан дээр өөрийнхөө утасны дугаарыг бичиж өгнө. Тэгээ гэртээ хайртал эхнэр нь нэгэн сайтын шар мэдээг түүнд харуулдаг. Жүжигчин Алисиягийн нууцлаг шин найз залуу гэсэн гарчигтай шар мэдээ гарсан байх бөгөөд Бен эхнэртэй Алисия урьсан болохоор л боловсон загнаж гэрт нь очисноо хэлэх бол дотроо дэлбэртлээ ууралж байгаач гаднаа төв царай гаргаж байгаа Анет сайтын мэдээний гарчиг чамааг доромжилсан гарчиг тавьжээ. Сэтгүүлч нар чамааг алдартай зохиолч болохыг мэдэхгүй хин гэдгийг чинь танилгүй нууцлаг шин найз залуу гэж бичсэн байна хэмээн нөхрийгөө яжлана. Шөнө хүүхэд уйлах дуунаар хүүхдэд хуурайлах гэж боссон Анет нөхрийнхөө утаснаас Алисиягийн явуулсан зураг бас ярилцахад сайхан байлаа гэж Бений бичсэн зурвсын хариуд ахаад хизээч ярилцсан болно гэсэн хариу зурвсыг харан зэвүүцэж уурлах болно. Ингээд Бен охиноо харгалзах нэрийдлэр кино зураг авалтын талбай руу гүйдэлтэй болж Алисиятай цагийг өнгөрүүлэх дуртай болох бол Алисия сайт дээр гарсан зураг бүхий шар мэдээнд түүнээс болон эхнэрээс нь уучлалт гуйдаг. Бен хариуд нь тэр тиймч зүрхтэй зүйл бишээ. Бид л тэр өдрийг сайхан өнгөрүүлсэн бол болоо шүү дээ гэхэд зөвөр ойлгосон баярлаа гэд Алисия түүнийг тэрвэрнэ.
Харин Анет гэртээ чанга хөгжим тавьж уруулаа улаанаар будан өөрийгөө тайлгаруулахыг хичээнэ. Үдшин гэрлүүгөө явж байхдаа Бен Алисиа руу тэр сайтын мэдээг мартахыг хичээгээрэй. Ямар тач надад бол сайхан байсан шүү гэж зурус илгээхэд Алисиагаас баярлалаа Бен, чи үнэхээр сайн хүн шүү гэсэн хариу ирнэ. Бен хариуд нь хэрвээ чи хэн нэгэнтэй ярилцах хүсвэл би үргэлж дэргэд чинь байх болно шүү гэж бичихэд Алисиа баярлалаа би үнэхээр их ганцаарддаг гэж бичихэд Бен ганцаардах ямар хэцүү байдгийг би сайн мэднэ гэд бүр орчноос тасарчихсан мессеж бичиж байтал охин нь та юу хийж байгаа юм гэд саадуулдаг. Анет орой унтахынхаа өмнө нөхөртөө чи гэртээ амар би эх 7 хоногт охинтойгоо цуг зураг авалтын талбайд очиж үзье гэхэд нөхөр нь дургуулах нь. Амралтын өдрийн өглөө Бен сэрээд Алисиатай нууцаар мессеж бичлцэх бөгөөд усанд орохдоо түүний алдагдсан гих бичлэгийг утсан дээрээ тавьж байгаад гар хангалга хийдэг. Тэгээд өглөөний цай ууж байгаад Матильда ээжээсээ яг Алисиагийн хийж өгсөн шиг гой амттай шарвин идэ гэж хэлээд Анетыг уурлуулан гомдоох бол Бен охиндоо чиний буруу гэж хэлдэг. Голдоо ортол гомдсон Анет хүчээр тайвширч буцаж ирээд охиноо дагуулаад цэцэрлэг түрээлэнд салхилахаар явна. Тэнд очиод нэгэн танилтайгаа таарах бөгөөд найз нь түүнийг нөхрөөсөө салаад сэтгэл санаагаар унаж хүсээд хариулсан мэтээр ярьж улам стресстүүлдэг. Энэ хооронд нөхөр нь гэртээ Алисиатай мессеж бичсээр түүнийг гэртээ урьж Алисиач гэрт нь ирэхээр болдог бөгөөд Бен ус цасанд орж цэвэрхэн ховц сунар өмсөж бэлдэх болно. Тэгээд хаалганы хонх дуурч тайлтал охин нь зогсож байх бөгөөд Анет машинаас хүүгээ аваад орохдоо оройн хоолнд загас идэнэ гэж хэлдэг. Бен Алисиа руу шууд л битгий ирээрээ учрыг нь дараа хэлье гэж бичнэ. Гэтэл маргааш нь Бений бие муудаж хордлого авч бүүлжих бөгөөд үүнтэй холбоотойгоор маргааш нь Анет охиноо зураг авалтын талбай руу авч явахаар болно. Тэрээр нялх хүүгээ бас хамт авч явдаг ба зураг авалтын талбай болон үйл явцтай танилцсан. Тэгж яваад Алисиагийн трейлерт орж юм хүмүүсийг нь үзэж сонирхдог. Харанхуй болж зураг авалт дуусны дараа Анет Алисиа хоёр анх удаага уулзаж танилцах бөгөөд Алисиа танилцсандаа үнэхээр таатай байна гэхэд Анет би чамайг яаж үжиглж байгааг чинь харсан гэх зэрэгээр тэд ярилцдаг. Алисиа Бений би зүгээр үү гэж асуухад Анет хэн Бенийг өвдсөн гэж хэлсэн гэхэд Алисиа туслах найруулагч маань л хэлсэн санагдаж байна. За маргааш уулзъя сайхан амраараа гэд салцгаана. Тэднийг орой гэртээ ирэхэд биеийн дээрсэн нөхөр нь өнөөдөр хэр байв гэх зэрэгээр зураг авалтын талаар олон юм асуудаг. Шөнө нь Анет Бений утсыг нууцаар авч үзэх гэтэл утсандаа код хийсэн байдаг. Маргааш нь Бен Матильдаг зураг авалтын талбай руу авч явах бөгөөд Алисиатай уулзах боломжийг ирж хайх болно. Алисиа түүнд Матильдагийн трейлерт очиод тэнд байгаа нэг зүйлийг олоод үзгэж бичдэг. Бен нэг жижигхэн дэлгэц шиг зүйл олж асаатал Алисиа өөрийнхөө трейлерээс шууд бичлэг дамжуулж дээгүүрээ нүцэглэнгээ Бентэй мессеж бичлцдэг. Бен түүнтэй нэг өрөөнд хамт байгаагаар төсөөлөн бодж байтал трейлерийн хаалгыг хүн тогшиж онгойлготол туслах найруулагч Матильдаг алга болчихлоо гэж хэлдэг. Ингээд кино багийнхан тэр чигээрээ Матильдаг хайж зураг авалтын талбайг самнан үдэш болтол хайх бөгөөд охин олдсон гэх мэдээг дуулаад очтол охиныг ээж нь олсон байдаг. Анет охин их айчсан байсан. Чи юу н хаана байсан юм гэж асуухад Бен би энд трейлер дотор байсан. Би өвдөд хэмээн худлаа ярьж охин олдсон болохоор одоо хэрүүл хийхээ болъё гэж хэлнэ. Ингээд гэрлүүгээ харих замдаа Бен ахаад Алисиатай нууцаар мессеж бичиж эхлэх бол Анет огцом тоормос гიშгэн зогсч машины урдуур юм гүөх шиг боллоо. Та нар зүгээр үү гэж хэлдэг. Тэр шөнө Бен Алисиатай баахан мессеж бичлсэн хонно. Харин өөрөөр Анет Матильдаг сэрээгээд зураг авалтын талбай руу аваад явдаг бөгөөд гарахтаа хаалга албаар чанга хааж хүүгээ сэрээн уйлуулах бол Бен сэрээд тэднийг явчихсныг мэдэн өгтлээ ууралдаг. Учир нь энэ өдөр зураг авалтын сүүлчийн өдөр байдаг бөгөөд Матильда хамгийн сүүлчийн сценийнхээ зургийг ахуулж дуусаад кино багийнхан түүнийг анхны киноны ажлаа амжилттай дуусгасанд нь баяр хүргэх болно. Ээж нь мөн Алисиатай очиж уулзсан хэдэн үг сольдог. Ингээд тэд гэртээ харж нөхөр нь хэр байвдаа гэж асуухад Анет охин маань үнэхээр гайхалтай байсан гэд чи юу хийвдэ хэмээн Бенийг тавлан асуудаг. Тэгээд Анет амттай орой хоол бэлдэж өөрийгөө гойж гоодон тансаг сайхан ширээ засах бөгөөд Бенийг ямар учраас ийм ширээ зассан юм гэж асуухад хаалганы хонх доогорно. Бенийг хаалгад тайлтал Алисиа дарс барьчихсан мэдлэх бөгөөд Бен түүнийг харсандаа мэл гайхах болно. Тэгээд юу болоод байгаа юм бэ гэж асуухад Анет намайг орой хоолнд урьсан болохоор л би хүрээд ирлээ гэж Алисиа хариулдаг. Алисиа дотогш орсны дараа Бен эхнэрээсээ чи ямар навшоо сэдэд байгаа юм гэж асуухад Анет юу тэрвэ гэж хариултал Бен надад хэлэлгүй түүнийг ураад гэхэд Анет алин миний замаас холд гэж хэлээд явах бол Бен Алисиад сайхан харагдах гээд Келс хувцас олно. Тэгээд тэд ширээний хард сууж хооллох бөгөөд элдв зүйлийн талаар ярилцаж байгаад Бен Анет хоёрын хувийн амьдрал руу орж улмаар Матильда охинд томчуудын яриаг сонсохгүй тулд Анет Алисиа хоёр түүнийг унтуулахаар
авч явдаг. Бүсгүүчүүд буцаж ирж ширээнд сун яриагаа үргэлжлүүлж Анет Алисиагаас одоо яах гэж байна? Энд үлдэхүү буцаад гэрлүүгээ Итали руу явах уу гэж асуухад Алисиа амьдрал хаашаа эргэх нь тэрнээс шалтгаална да гэж хариулдаг. Анет түүнд чи ер нь нэг их сайхан урт амралт авсан нь дээрдээ халуун дулаан цаг агаартай газарт гэхэд Алисиа тэгж болох юм гэж хариулна. Энэ мэд жижиг яриа өрнүүлж байтал Бен Анет руу уурлаж чиний над хийгээд байгаа зүйл чинь бүтэхгүй. Чи намайг Алисиад ичгүүртэй харагдуулахыг хичээж байгаа ч наадах чи ямар ч нэмэргүй. Чи зүгээр болчих юм ашгирч ширээ зохих үед Алисиа би явсан дээр бололтоо гэд босдол Анет түүнээс үнэхээр уучлаарай Алисиа гэж хэлтэл Бен Анетт чи бол Алисиа буцаад суучих гүйж байна гэхэд Анет Алисиад юу хийхийг нь битгий заагаад бай гэтэл Бен ахаад л чанга дуугаар би заагаагүй байна гэж хашигчна. Тэгээд Бен Алисиад би дараа нь чам руу залгая гэтэл Алисиа юу гинэ гэд гайхсан харцаар хартал Анет нэг юм хэлэх гэсэн ч Бен түүнийг амаа тат зүгээр л амаа тат гэж хэлнэ. Алисиа хувцас аваад гарахаар явтал Бен араас нь гүйж үүдэнд очоод гарнаас нь татаж Алисиа чамаас гуй гэж хэлтэл Алисиа Бен миний гарыг тавьгээд гараад машиндаа суугаад яваад өгнө. Энэ хэсгээс эхлээд киноны үйл явдлын гол зангилаа тайлагдах тул үзэх хэсгээ та өөрөө шийдээрэй. Бен үүдэнд хэсэг зогсож байгаа Анет дээр буцаж ирээд чи мэдсэн юм байна тийм үү гэж асууна. Чамайг яаж мэдсэнийг чи мэдэхгүй ч одоо бол надад ямар ч хамаагүй. Надтай тоглох гэсний хэрэггүй би чамаас салж байна. Надад ямар ч гэмшиг сэтгэл төрөхгүй байна. Яагаад гэвэл тэр бид хоёрын хайр дурлал жинхэнэ бодтой. Тэр намайг би түүнийг ойлгодог. Тэр бүсгүй намайг чамтай хамт өнгөрүүлсэн энэ тамийн амьдралаас аварсан. Би чамтай хамт ийм их хугацааг өнгөрүүлсэндээ итгэхгүй байна. Одоо надад хорогдох зүйл үлдээгүй учраас би түүн рүү явлаа. Энэ бүхний буруут нь чи байсан шүүгээд машиндаа суугаад Алисиагийн араас явхаар гарна. Ингээд Бен харанхууд донцлоготой замаар хурдтай явж байхдаа Алисиа руу залгахтал утсан авдаггүй ч удалгүй түүн рүү эргээ залгах бөгөөд Бен утсан аваад намайг үнэхээр уучлаарай би чамд хүндлэлгүй харьцсан. Одоо бол бүх зүйл дууссан. Би түүнээс салчихлаа гэтэл утасны цаанаас ихнэр Анет нь сайн уу Бен хэмээн хэлнэ. Бен гайхаад утсаа хартал Алисиа гэсэн байх ба Бен эхнэрийгээ Алисиагийн утсыг хулгайлчихж гэж бодон чи ямар галзуу амтан бай хүний утас хулгайлж байдаг гэд хашгиртал Анет чи үнэхээр намаа гэж бодоогүй тийм биз гэж асууна. Бен чи юу яриад байгаа юм гэж асуунгаа эргцүүлэн бодно. Анет нөхрийнхөө утсан дээрх Алисиа Романо гэж тэмдэглэсэн утасны дугаарыг нарилхан оронд нь өөрийнхөө дугаарыг сануулж энэ бүх хугацаанд Алисиагийн дүрд орж нөхөртөөгөө мессежээр харьцсан байх бөгөөд машин дотор хамт явахдаа ч зураг авалтын талбайд ч мессеж бичин харилцаж Алисиагийн трейлер дотор мөн л парик өмссөн Анет цаашаа харан нүцгэлсэн байдаг. Бен үүнд итгэж чадахгүй чи худлаа хэлж байна. Чи юм уу худлаа яриад байна. Би чамайг сэтгцэн имлэгт заавал хэвтүүлэндээ харж л байгаараа хэмээн орилж хашигчж байгаад замаа харалгүй огцон мэргэлтэн дээр тэр чигээрээ нисэн өнгөрч онхолдож машинтайгаа шатах бол Анет уцаа 50 салгаснаар кино өндөрлөнө. Киноны талаарх зарим сонирхолтой баримтуудыг дурдъя. Энэхүү кино төсөл 2022 оноос анх эхэлж гол дүрийн жүжигчин Дейзи Ридли өөрийн нөхөр Том Бейтманы хамт кино зохиолоо. Бичиж, найруулагч Сэм Йейтсээр найруулахаар болж киноны зураг авалтыг 2023 оны 1 сард эхлүүлж сарын дотор зураг авалтыг дуусгасан байна. Magpie кино 2024 оны 3 дугаар сарын 9-нд Америкийн Техас мужийн Остин хотод зохиогдсон South by Southwest кино фестивалийн үеэр дэлхийд нээлттэй хийсэн бол кинотеатруудаар 24 оны 10 сарын 25-наас гарч ирсэн байна. Өмнө хэлсэнчлэн энэ киноны зохиолч Том Бейтман киноны гол дүр тоглосон жүжигчин Дейзи Ридлигийн нөхөр бөгөөд тэд 2017 онд Murder on the Orient Express хэмээх киноны зураг авалтын үеэр танилцсан болцох болж улмаар нууцаар гэрэлснээ 2023 оны 1 сард Sundance кино фестивалд оролцох үеэрээ жүжигчин Дейзи Ридли анх хэлж байжээ. Том Бейтман анх уг киноны зохиолыг бичиж эхэлж байхдаа айлын нөхрийг булаахыг оролддог алдартай жүжигчин эмэгтэйн тухай бичиж байсан бол явандаа гэр бүл нь салж сарних аюулд орсон гэрээ эзэгтэй бүсгүүн талаар өгүүлдэг болгож зохиолоо хувиргасан байна. Кино зохиолч зохиолоо яагаад шаазгаа гэж нэрлсэн талаараа ярихдаа шаазгаанууд гялалзаж гэрэлтсэн болохоор л альва зүйлсийг хулгайлдагч яагаад тэдгээр зүйлсийг хулгайлж байгаагаа огт мэддэггүй. Тиймээс би хинэн шаазгаа харин хинэн тэрхүү гой гэлгэр зүйл гэдэг дээр үзэгчдийн бодол төсөөллөөр тоглохыг оролдсон. Мөн дээр нь шаазгаанууд амьдралынхаа туршид нэг л хостой байдаг цөөн амьтдын нэг бөгөөд ганц шаазгаа харах нь муу ёр байдаг. Ганц шаазгаа сууж байвал нэг бол насан туршийнхаа ханиа олоогүй эсвэл түүнийгээ алдсан байдаг хэмээн ярьж байжээ. Кино шүүмжийн Rotten Tomatoes вебсайтад уг кино 100-аас 81% сайн үнэлгээг аваад байгаа бол Metacritic сайт Magpie кинод 100-аас 69% үнэлгээ өгчээ.
Энэхүү энэ 7 хоног та бүхэндээ Sailor Door болон Magpie хэмээх хоёр цоо шинэ киног бэлтэн хүргэлээ. Үзэгчиддээ хэд гурван зүйлийг сануулж хэлэхэд манай сувг тайлагдшгүй эдрэтэй үйл явдалтай, таамаглашгүй төгсгөлтэй, голцоо триллер жанрын киног товчлон хүргэдэг сувг бөгөөд товчлон хүргэнэ гэдэгт киноны зарим хэсэг үйл явдал дөрүүд зэргийг хасч киноны үйл явдлыг ерөнхийд нь таймлан өргөдөг гэдгийг санаарай. Хэрвээ тухайн кино танд таалагдвал тэрхүү киног аль болох эхнээс нь дуустал нь бүтнээр нь олж үзхийг бид зөвлөж байна. Тэгээ мэдээж та бүхний subscribe, like, share, comment гэсэн дэмжлэгүүдээс гадна зүгээр л манай сувг руу орж бичлэгүүдийг маань үзэж байгаад талархлаа илэрхийлмээр байна. Эх 7 хоногт эргээд уулзъя. Баяр та.